Бүгдээрээ сайн уу? Энэ удаа та нартай Хайрын гэлба гэд 2015 оны манганаас сэтүүлсэн киног ярьж өгье. Энэ манганы зохиолч нь Аохару Райдийн бас зохиогч юм байна лээ. Лайк, subscribe дараад киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Гол дүрийн охин Нинако метронд өөрийн крашлдаг сургуулийн алдартай хүүгүн Ренийг ширтэж буйгаар кино эхэлнэ. Нинако зуны амралт эхлэхийн өмнөх өдөр Рен сэтгэлээ илчилвэл татгалцсан ч ичихгүй байж чадах болохоор сэтгэлээ илчлэхээр шийднэ. Нинако бол ирч хүчээр дүүрэн дандаа инээж идэг охин. Өмнө нь Рен санаандгүй Нинакогийн утасны зөвлөлтийг гიშгэж эвдлээд дараа нь ууршилтгүйд шинийг бэлгэлснээс болж Нинако түүнийг анзаарч крашлах болсон. Гэхдээ Рен өөрөөсөө ихч Маюка гэд хөөрхөн найз охинтой ба Нинакотой танилцахаас ч өмнө үерхэж байсан. Нинако Ренийг хөөрхөн модель найз охиноосоо салахгүй гэдгийг мэдэж байлаа. Тиймээс Ренийг ганцаараа крашлаж анхны хайраараа үлдээхээр шийддэг. Сэтгэлээ илчлээд татгалзсан хариу авсан ч зунжин Ренийг хараагүй болохоор мартахад амархан байлаа. Хичээл орж эхлэхэд Рентэй ахиад л таарлтна. Ангийнх нь ядаргаатай хүү Такуми бүх хүнд Нинако Рен сэтгэлээ илчлээд хаягдахыг харсан гэд зарлцдаг. Байдалд орсон Нинакод Рен санаа зовоод хичээлийн дараа хоорондоо эвтэй байцгаая гэж хэлдэг. Нинакоч санаа намраад явж байтал Ренд хаягдсан хэсэг бүлэг охид бүлэг үүсгээд Нинаког нэгтгэхүү гэхэд Нинако тийм муу санаг охин биш болохоор татгалцтал охтууд түүнийг дээрлэхнэ. Энэ бүхнийг Такуми харж байлаа. Тэр дунд сургуультай Рений сайн найз байсан ч одоо найзалдаггүй. Ренийг эртэл Такуми Нинако чамайг хамгааснаас болж хүмүүст дээрлэхүүлж байна гэхэд Рен гайхширдаг. Маргааш нь шинэ ангийн даргын санал хураахад Рен Нинако хоёр сонгогддог. Такуми Нинаког сонирхож байгаа болохоор сайн дурын туслагч хийхээр болдог. Хичээл тарсны дараа тэр гурав ивентэд зориулж юм худалдаж авдаг. Тэр үед нь Маюка тааралдана. Нинакод Рен Маюка хоёрын романтик игдүүтэй байгааг харах их тухгүй санагдаж наана худлаа инээхэд тэрний мэдрэмжийг Такуми л ойлгож байлаа. Нөхцөл байдлыг өөрчлөхөөр Такуми явцгаая гэд Нинаког дагуулад талхна. Нинакоч түүнд талархна. Нинако Ренийг хизээж өөр охин сонирхгүйг мэдэж байсан ч найз охинтойгоо байхыг нь хараад сэтгэл нь өвдөж байлаа. Такуми Нинаког инээлгэхээр хичээж түүнтэй хөвгөлтэй харьцаж байлаа. Энэ нь Ренд таатай санагдахгүй байдаг. Маргааш нь Рен Такуми дээр очиод Нинаког ашиглаж надаас өшөө авах хэрэггүй гэдэг. Дунд сургуульд байхдаа тэд сайн найзууд байсан боловч Такумигийн найз охин Рентэй уулзаж түүнийг хуурсан байдаг. Энэ явдлаас хойш тэд найзлахаа болж Такуми Ренийг хизээж уушлаагүй. Рен Такумиг хүүхэмсэг огтоор тоглодог. Зантайг мэддэг болохоор Нинакогоор тоглох вэ гэж санаа зовдөг. Гэтэл Такуми Рен тандан яагаад бүх хүний өмнө Нинаког хайчаад одоо болохоор ханхаарад байгаа гэхэд Ренд хэлэх үг олддоггүй. Нинако Рен хоёр метроны буудлын дээр тааралдаад метро хүлээх зураа Нинако Ренд шоколад өгөхөд Рен зүгээр итчихдэг. Нинако гайхаад хөвгүүд амттан тиймч дуртай байдаггүй. Нэг л өдөр амттан хувааж иддэг найз залгатай болохыг мөрөөддгөө хэлнэ. Рен түүний мөрөөдлийг нь өхөрдөн Маюка модель учраас болцохдоо амттан хизээж иддэггүй гэв. Маюкагийн нэрийг сонсмогцоо Нинако гаднаа инээсэн ч цээж нь хүндрэлж байлаа. Нэгэн өдөр Нинако ангийнхаа хүүхдийн ярианаас Маюкагийн аав дахин гэрэлснээс болж Маюкад хэцүү байдаг учраас Рен түүнийг жаргалтай болохын төлөө бүхнийг хийдэг. Бүр олон цагийн ажил зэрэг хийж Маюкаг хоолнд оруулж юм авч өгдөг гэдгийг нь олж мэддэг. Нинако түүний эрүүл мэндэд санаа зовсон ч Ренд юм хэлэх хэрэггүй гэдгээ мэдэж байлаа. Рен өсвөр насны хүү шиг биш том хүн шиг царайлж Маюкад анхаарснаасаа болж сургууль дээрээ ядарсан нойрмог байдаг болов. Маюка аль хэдийн насанд хүрч ажил хийдэг болсон болохоор тэдний насны зөрүү том асуудал болж эхлэв. Рен чадлаараа л том хүн болох гэж хичээвч Маюка түүнийг огт бодлгүй аавыгаа дахин гэрэлсэнд бухимдаж уурлаж байлаа. Рений олон цаг ажиллаж байгаа нь түүнийг жаргалтай болохын тулд гэдгийг Маюка ухаардаггүй. Рен Нинако хоёр таарлахдаа зүгээр л нэмсэглэж байлаа. Сайн найз залуу болохын тулд ганцаараа хичээж байгаа Ренийг харахад Нинакод хэцүү байлаа. Нинакогийн гуниглаж байгааг зөвхөн Такуми л мэдхээс гадна түүнийг илүү их сонирхож шохоорхож эхлэв. Хичээл тарсны дараа Рен хит их ачаал авснаас болоод метроны буудлын дээр ухаан алдаж унав. Рен өмнө нь Маюкагийн хизээний өдөр ганцаараа үлдэхээс айж ийн гэж хэлээд шаналж байхад нь хизээж ганцаараа ч орхихгүй гэж амлаж байснаа санав. Рен эмлэгт сэрэхэд Нинако түүнийг асарч байх ба түүн санаа зовоод хамт ирсэн гэж хэлв. Рен Маюкагийн төлөө бүхнээ зориулсан ч эцсийн эцэд юу ч хийж өгч чадахгүй байна гэж хэлэхэд Нинако санал нийлэхгүй байна. Чи өөрийгөө ч бодгосхөөгүй түүнд анхаарал тавьж байгаа.
Чи сайн байгаа гэв. Найзаасаа урмын үг сонссон Рен баярлаж тэд хамт гэртээ арих замд Нинако Рений мөрийг дэрлэн унтаж сэрээд бантал Рен зүгээрдэ гин. Ренийг ахиад ухаан алдчихгүй гэд Нинако гэрт нь хүргэж өгөх гэтэл Рен татгалзана. Нинако ямар нэг юм марцсан юм шиг санагдаад Рен рүү гүйж байгаа шатнаас унахад Рен гар дээрээ тусаад авна. Рений зүрх нь гинэт хүчтэй цохилж Маюкаг бодож гимшээд хурдхан холдно. Рений явахыг ганцаараа харж үлдсэн Нинако дотроо гүнгэлсэн ч бодит байдал дээр Рентэй хамт байж чадахгүйгээ бодно. Нинако гэртээ хараад Рений өгсөн зүйлтийг утснаасаа авна. Үзэгдэл солигдож Маюка өөрийн моделийн карьераа илүү анхаарч ажилдаа фокуслож байх ба энэ үед Ренж түүний төлөө цагийн ажиллаар шаргуу хийсээр байдаг. Рений хэр их хичээж байгааг Маюка мэдэхгүй. Маюка аль хэдийн ажил дээр гарсан өөрийн гэсэн карьертэй, машинтай. Харин Рен ахлах сургуулийн сурагч. Иннээс болж Маюка түүнд гимшсэн ч бас тавьж явуулахыг хүсэхгүй л байлаа. Хэдэн өдрийн дараа Такуми Нинакогоос ууршилт гуйж Нинакоч түүний уучлалтыг хүлээн авна. Такуми энэ боломжийг ашиглаж Нинакотой дотносох гээд түүнийг галын наадам хамт үзгийг урьтал тэр зөвшөөрнө. Фестивалийн өдөр Такуми Рен дээр очиод Нинакод сайн гэдгээ хэлээд цаашид чамтай муудалцмааргүй байна гэхэд Рен атаархсан ч юу ч хэлж чаддаггүй. Гэнэт Нинако үндэсний хувцас өмсөөд хөөрхөн болчихсон хурц ирнэ. Ренийг энд ажилтгийг мдээгүй болохоор юу ч хэлж амжилгүй Такумитай хамт явчихдаг. Тэднийг явахыг хараад Рен ягаад ч юм гуниглаад байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Нинако Такуми хоёр цагийг зугаатай өнгөрүүлж хөгжилтэй байх боловч Нинако Такумиг найзаас өөрнүүдээр хардаггүй. Гэтэл Такумигийн хуучин найз охин нь тааралдана. Нөгөө Рентэй араар тавьж муудалцуулдаг Мао гэдэг нэртэй охин. Такуми түүнийг харамгцаал бухимдаж Мао харин найз охин ч нү гэхэд Нинако үгүй гэдэг. Илүү дутуу юм асуугаад байхаар нь Такуми уурлаад явтал Нинако араас нь очтол муухай зан гаргасанд уучлаарай гэхэд Нинако чамд хэр зэрэг чухал хүн байсан гэдг нь чиний гаргаж байгаа үйлдэлээс харагдаж байна гэв. Такуми Нинако хоёр ярилцаад солиуд буудах үеэр Такуми Нинаког тэврээд сайн гэдгээ хэлэхэд Нинако тоглож байна гэж боттол тэр үргэлжлүүлэн би чамайг эргүүлж хайрлана. Сонголтыг чамд үлдээе гэд түүнийг ганцаарнг нь орхино. Нинакогийн зүрхэнд Рен байсан ч удаан хүлээсээр залхаж байлаа. Нинако ганцаараа алхаж байгаад цонхоор Рен Маюка хоёрыг хараад Маюка Ренд ямар чухал хүн гэдгийг нь бодон зүрх нь хідэн хэсэг хуваагдах шиг болж уйлна. Гэтэл Рен түүнийг уйлахыг нь харах ба Маюкач Ренийг өөрт нь биш өөр охинд анхаардаг болсныг анзаарна. Хэдэн өдрийн дараа Маюка Рен хоёр уулзаад Маюка Рен тандан би хамтдаа өсч том болохыг хүсдэгч чамааг хүлээж цаг гаргаж чадахгүй юм шиг байна. Би карьертаа илүү анхаармаар байна. Хоёлаа салъя гин. Ренийг өөр хүн татгцсныг ч мэдэж байлаа. Рен хизээж ганцаарнг нь орхихгүй гэсэн амлалтаа биелүүлж чадахгүй дээ. Санаа нь зовсон ч салхаас өөр аргагүй болдог. Маргааш нь Нинако Ренийг гунигтай байгааг анзаарсан ч түүнтэй ярилцахтаа итгэлгүй байлаа. Өмнөх өдөр таарлсан Мао гинт гарч ирээд Рен сэтгэлтэй мүү гэж асуухад Нинако яагаад өөрөөс нь ийм юм асуугаад байгааг гайхтал Такуми ирээд Маог Нинакогийн толгойг ирүүлэх гэж байгааг мэдээд түүнээс холдуулна. Сургуулаар Ренийг найз охиноосоо салсан гэх цуу яриа тарах ба нэг найз нь Нинаког одоо л хөдлөх цаг чинь гэхэд тэр чухал хүнээсээ салаад гунигтай байгаа гэд татгалцдаг. Харин найзууд нь чи хөдлөхгүй бол тэр өөр хин нэгнийг олчгол байх та гэцгээв. Хэдэн өдрийн дараа тэд сургуулийн аялалд гарч Нинако Ренд ганцаараа байх хугацаа өгч түүнтэй огт дуураагүй байлаа. Аяллаа үеэр Нинако төөрөөд шатнаас унчихсан байхад Рен түүнийг олдог. Рен түүнийг даарна гэд цамцаа тайлж өгдөг. Нинако гараа угаах гэж байхад нь Рен ирээд ханцууг нь хоршлуулж өгдөг. Нинако Ренд яг ээж шиг зан гаргаж байх шүү гэж хэлэхэд Рен инээдэг. Бусдыгаа хүлээх зур Рен би амиа ботсон зангаасаа болоод Маюкаг өөрөөсөө түлхээс салчихсан гэхэд Нинако чи тийм зантай биш ээ. Чи түүний төлөө өвдөлтөө ажилласан. Чи сайхан сэтгэлтэй хүн гэхэд Рен тайтгарч сэтгэл нь дулаацдаг. Энэ үед Такуми ирээд Нинаког Рений цамцыг өмснийг анзаарна. Харин Рен энэ хоёрыг галын наадмаас хойш үерхэж байгаа гэж бодож байгаа болохоор хоёуланг нь үлдээдэг. Аяллаас буцах үед Рен инээмсэглэж буй Нинакогоос харцаа салгаж чаддаггүй. Энэ үед Маюкагийн зөв байсныг Рен ойлгодог. Рен Маюкатай уулзаж үлдээсэн юмыг нөгөөхтөө сэтгэл маань өөрчлөгдөж байгаа гэж чиний хэлсэн үнэн байж. Хамтдаа байсан бүх цагт баярлалаа гэд жинхнээсээ баяртай гэд салцгаадаг. Маргаашнаас нь Рен Нинако хоёр хамтдаа харж олон зүйлийн талаар ярилцаж улам дотносож эхэлдэг. Нинако Рений өгсөн зүйлтийг дахин ашиглаж тэдэнд боломж байгаа гэж итгэж эхлэв. Нэгэн өдөр Мао Нинако Рен хоёрыг хамт байхыг хараад уур нь хүрч
тэр хоёрыг хамт байлгахыг хүсэхгүй байсан болохоор Нинакод өнгөрсөнд болсон хайрын гурвалжингаа ярьж өгөөд ахиж тийм зүйл тохиолдосоо гэж хүсэхгүй байна гэхэд Нинако өөрт нь Такумиг сайныг мэдэж байгаа болохоор Такумитай найз хэвээрээ үлдэхийн тулд Рэнд сайн биш юм шиг царайлахаар болдог. Тэдний ярихыг Такуми харцдаг. Үзэгдэл шилжиж фестивалийн бэлтгэл хийж байх үеэр Нинако гунигтай байхыг Такуми анзаарч бусад найзууд нь ч Нинаког Рэнтэй ярихгүй байгааг нь анзаардаг. Рэний санаа зовоод зүгээр үү гэхэд зүгээрээ гэд Рэнийг өөрөөсөө түлхэж Маогийн хэлсэн үгсийг дотроо боддог. Рэн түнд өөрийгөө дунд сургуультай ичимхий, хүнтэй ярьдаггүй хүүхэд байсан. Харин Такуми л өөртөө нь ярьж сайн найзууд болж байснаа хэлэн Такумитай буцаад найзалмаар байгаагаа хэлдэг. Нинако Такумигийн сэтгэлийг шархлуулж Рэнтэй хамт байхыг хүсэхгүй байлаа. Тэдний харилцаа сонирн байгааг Такуми анзаардаг. Рэн Такумид хандан "Би Нинакод сайн, би өөрийнхөө алхам хийн" гэхэд Такуми шоконд орсон ч Рэнийг анханасаа түүнд сайн байсан ч хүлээн зөвшөөрч чадахгүй байсныг мэдэж байлаа. Нинако Рэнтэй хамт байх боломжоо ашигламаар байвч Такумиг найзаасаа алдахыг хүсэхгүй их эргэлзэж байлаа. Бороо орж Такуми шүхртээ ирээд "Яавал чамаар хайрлуулах уу?" гэхэд Нинако дуурдаггүй. Үзэгдэл солигдож фестивалийн өдөр болж Нинако Рэнтэй их цагийг өнгөрүүлнэ. Рэн өөрийн мэдрэмжүүдээ нуулгүйгээр түүнд нээж илэрхийлэхэд Нинако яахаа мэдэхгүй зүгтаачхна. Энэ үеэр Такуми Маог дээрлэхүүлж байхад нь аварч Мао Такумид бүх өнгөрснийг Нинакод хэлснээ хэлдэг. Яг үнэндээ дунд сургуульд Мао Рэнийг үнсэх гэж оролдоход Рэн эргүүлж үнсээгүй. Гэтэл Такуми буруу ойлгож Рэнийг үзий ятсан байдаг. Мао бүх үннийг хэлж Такумигээс ууршлалт гуйдаг. Рэн Нинаког хаасайгүй хайж олоод түүнд хайртайгаа хэлээд одоо Маюкаг тавьж явуулаад чамтай хамт ураг шалгаж чадна гэхэд Нинако хариулахгүй явахыг оролдтол Рэн түүнийг явуулахгүй хариултыг нь сонсъё гэхэд Нинако дотроо ингэж удаан Рэн сайн байцгаад одоо буцааж хайрлаж чадахгүй байгаадаа шанална. Рэн түүнээс ууршлалт гуйгаад явчихна. Такуми Рэнийг хараад тэр хоёрт ямар нэгэн болсныг гадарлаж Нинако дээр очиод Мао Рэнтэй ямар ч холбоогүйг тайлбарлаад түүнийг үнсэх гэтэл Нинако түлхээд алгадах гэж байснаа хацартан зүгээр хүрснээ намайг үзий ядаад өг. Тэгвэл би Рэнтэй хамт байж чадна гэд ууршлалт гуйхад Такуми түүнийг ойлгоод сэтгэл зүрхээ даг гэд духан дээр нь үнсв. Нинако шууд л Рэн рүү гүгээд явчихав. Ганцаараа үлдсэн Такуми дээр Мао ирж тайвшруулна. Нинако Рэний араас метроны буудлын дээр очтол Нинакотой өнгөрүүлсэн дурсамжаа бодоод зогсож байх ба Нинако очиод "Чамтай хамт баймаар байна. Өдөр болгон хармаар байна. Болцмоор байна" гэж хэлв. Рэн энэ бүхнийг сонсоод инээмсэглээд түүнийг тэрч "Би ч бас чамд хайртай" гэж шивнээд кино дуустдаг. Бичлэгтэй минь дуустал хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баяр таа.